Ийм хүнтэй битгий уулзаарай. Ямар хүнтэй уулзаж болохгүй гэж хэрэгтэй үедээ л над руу ханддаг хүн. Зөвхөн өөрийгөө бодож хувиа хичээдэг хүн. Дандаа л өнгөрсөнтэйгөө зурладаг хүн. Ном уншихгүй зүгээр л цуглуулдаг хүн. Сул талыг нь зааж өгөх гээд сайн талыг ч харах сөхөөгүй байдаг хүн. Тусламж дэмжлэг авчхаад ач тусыг мартдаг хүн. Ичид зовхоо мэдхээ байсан увайгүй хүн. Хоол идэж байгаа юм шиг байнга худал ярьдаг хүн. Өөрийн алдааг хүлээдэггүй хүн. Хийх ёстой ажлаа бусдаар хийлэгдэг хүн. Сахилах батыг үл тоомсоролдог мунхаг хүн. Олон нийтийн дэг журмыг буснуулдаг бүдүүлэг хүн. Ийм хүмүүстэй уулзах хэрэггүй. Бид өдөр тутмын амьдралдаа уулзах хэрэггүй хүмүүстэй уулздаг байж болох юм аа. Яагаад тэгдэг юм болоо? Хүн хоорондын харилцаа гэж байдаг болохоор уу? Уулзаар ирсэн учраас тэрхүү харилцааг таслах зориг хүрэхгүй болохоор уу? Холбоогоо таслана гэдэгтээ тэр хүний өмнө гэмшиг сэтгэл төрж буй учраас уу? Тийм ээ, дээр асуусан дагуу нийгэмдэг хүн хоорондын харилцаа гэж байдаг учраас бид олон хүмүүстэй уулздаг. Хүн хоорондын харилцаа нь олон хүнтэй уулзахтай гол нь бус. Зөв хүн байсан ч харилцсан бие биедээ эерэг нөлөө үзүүлэх сайхан харилцаатай байх нь чухал гэж бодож байна. Ямар нэгэн алдаа гарсан үед асуудлыг өөрөөсөө бус гаднаас хайж би хичээсэн ч бусад хүмүүс надад туслаагүйгээс ийм асуудал гарлаа гэж боддог. Асуудал гарах бүрд алдаа гарсан шалтгааныг эргэцүүлэн бодож өөрөөсөө асуух бус бусдаас боллоо. Эргэн тойрны нөхцөл байдлаас боллоо гэх шүүмжлэл цагаа зориулдаг хүн эцсийн сүрж дампуурхаас өөр аргагүй. Би өөрийгөө өөрчлөе гэвэл уулздаг хүмүүсээ бас өөрчилж болох юм аа. Хүн хүнээр дамжуулан өсч хөгждөг учраас сайн хүмүүстэй зөндөө уулзцгаая. Анхаарал тавьсанд баярлалаа. Ийм хүнтэй уулзах хэрэггүй гэдэг номноос сонсож мэдснээ хуваалцлаа. Хэрэгтэй хүнд нь түгээнүү.